Сэтгэл зүйч зөвлөж байна. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйч, эрх зүйч, жавхлан хөтлөгч, сэтгүүлч Орхонтуул. За нийт сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хувьд эрчүүд эхнэрээсээ юу хүсдэг вэ гэсэн сэдвээр ярилцахаар бид гэр бүл хөвгөт залуучуудын хөгжлийн газрын дарга жавхланг урьж оролцуулаад байна. Өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу, бүгдээр нь өдрийн мэнд хүргэе. За бас бидний подкаст манай цувралаар FM сонсогч болон үзэгчдэд бас өнгөрсөн хугацаанд маш сайн хүрсэн байна лээ. Тэгээд хүмүүс тааралдаад подкастын талаар бас аюул их зүйлүүд асууж байна. За байгууллага дээр мөн ч хүмүүс маш ихээр ирж нөгөө зөвлөгөө авах хүмүүсийн маань тоо нэлээд өндөр хэмжээгээр нэмэгдсэн. Тэгээд нэг үгээр бол бидний өнгөрсөн цуврал маань хүмүүст маш сайн хүрсэн байна. Тэгээд энэ удаагийн цувралыг бол бас арай өөр төвшөнд шинэ юм сэдвийн хүрээнд тийм ээ хайрцаглаад ингээд хүргье гэсэн. Тийм сэдвийн хүрээнд ингээд ярилцахаар ингээд өнөөдөр бэлэн болсон байна. Тэгээ бүгдээрээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Ер нь бол эрчүүд гэхээр байнгын юмны дандаа ард үлддэг те жоохон хаягдаж хоцордог шүү дээ те. Одоо манай Монгол эрчүүдийн сэтгэл зүйн онцлог ер нь ямар байдгийг юу гэж дүгнэдэг те. Энэ талаар эхлээд ерөнхий ойлголтыг өгвөл одоо бид нар ярьдаг шүү дээ. Манай одоо эрчүүд бол маш их одоо хаттуужилтай, дэвчээртэй гэж ярьдаг те. За өмнө нэг сэдв дээр хоёулын талаас зогсон дурдаад өнгөрчээсэн шүү дээ. Яг тэрэн дээр би юу гэж хэлж ирсэн бэ гэхээр ер нь бол яг Монгол эрэгтэй хүний сэтгэл зүйн гэдэг юм бол тусдаа бие даасан зүйл бол гэж байхгүй. Ер нь бол дэлхий дээр эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр хүн амьдарч байна. Энэ хоёр хүн маань интроверт болон экстраверт гэсэн хоёр сэтгэл зүйн эдгийн тайпад байна тий. Тэгээд энэ интроверт гэдэг хүмүүс чинь бол ерөөсөө дотгошоо чиглэсэн хүмүүс, экстраверт гэдэг нь болохоор гадагшаа чиглэсэн хүмүүс л гэдэг хоёр төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр яг дээлэг эрчүүдийн хувьд бол ер нь бол яг зөв манай Монгол эрчүүдийг маасаар нарах юм бол ихэвчлэн интроверт чиглэл хүмүүс байдаг. Өөрөлдөх юм бол одоо асуудалд их тийм нухацтай ханддаг, одоо учирж байгаа асуудлыг одоо шийдвэрлэх гэж ганцаараа их хичээж, ганцаараа их бодож тэгээд одоо юу гэдгийг шийдвэр гаргахыг хичээдэг. Бусадтай зөвлөлдөхөөс илүү ер нь бол одоо юу гэдгийг бие даасан байдалтай байхыг хичээдэг. Тэгээ энэ яагаад ийм байдлаас бий болгоцсон гэхээр бидний нөгөө баг багтал одоо жишээ нь өөрөө онсон хүүхэд ойлдгүй маа гэдэг ч юм уу. За эрэгтэй хүүхэд байж, эр хүн байж одоо битээ тий ойлаатай, унжаатай хатуужилтай байгаач, чанга байгаач, хүчтэй байгаач, те зоригтой байгаач гэдэл. Эвэргүй байдлаар ингээд нөгөө хүүхэд байхасаа бид чинь нэг юм эрэгтэй хүн гэдэг бол ерөөсөө сэтгэл зүйн үед юм маш тийм одоо хаттай байх хэвээр. Тэгээ эр зоригтой байх хэвээр. Мундаг байх хэвээр л гээл ингээд бодцсон. Гэтэл чинь энэ олон 100 одоо мянган энэ олон сая эр хүн дотор чинь янз бүрийн сэтгэл зүйн тайптай хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ энэ болгон чинь өөр өөр ингэсэн бас нэг юм сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх хэрэгцээ байгаад байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн хэрэгцээ гэсэн. Тэгээ энээс шалтгаалаад л одоо бидний нөгөө нэг за энэ бол одоо Монгол эр хүн юм да. Энэ бол одоо гадаад эр хүн байна да гэдэг ч юм тийм ойлголт бол байхгүй. Ер нь л яг зүгээр нийтээрээ нэг юм эрэгтэй хүмүүс байгалийн инстинктээрээ хүчтэй сул дорой биш байдлыг одоо бий болгохын тулд хичээж идэг ийм л одоо хүмүүс шүү дээ. За эрчүүдийн хувьд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал үүссэн бол тэр нь гол төлөв ер нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? Сэтгэл хямралд өртөж байгаа хүн ер нь харахад гаднаасаа ажиглагдахгүй гэсэн янз бүрийн л хэлбэртэй байгаа. Ер нь бол яг зүгээр интроверт чиглэлийн хүмүүс гэдэг байгаа чинь нэг сэтгэл зүйн байдлаа илэрхийлэхгүй ганцаараа бодоод тэрэндээ ингээ хямраал явсараа байж байгаа тэгээ амиа орлол болдог ийм л хүнд төр зураг байгаа байхгүй. Судлаан дээрээс харж байхад нийт амиа орлолтын 50-аас илүү за бараг 60 орчим 60% ингээ дандаа эрэгтэй хүмүүс байгаад байгаа. Тэгээ яагаад эрэгтэй хүмүүс ингэж их амиа орлол гэдэг зүйлийг сонгоод байна. Яагаад энэ нөлөөлөд байгааг бодоод үзэхлээр эрэгтэй хүмүүсийн өөрсдийнхөө тэр нөгөө нэг сэтгэл зүйн байдлаа илэрхийлж ирсэн дэр илэрхийлэл нь их бага. Асуудал бэрхшээл тулгуур тэрийг хүмүүст ярьдгүү. Ганцаараа л одоо бодоод шийдвэрлэл байх хичээдэг. Ямар нэгэн одоо юу гэдэг сэтгэл зүйн хямралд орсон байгаа үед хүн тэрийгэл төвлөрч хараад байхаас биш. Нөгөө нэг өөр гарч байгаа шүү. Амьдрал илүү баялаг шүү. Бид нар дахиад дараа нь өснө боломжууд гарч ирнэ шүү.
Энэ удаагийн уналт яг зүгээр л унаал өнгөрсөн байж өмнөгөөс сургамж болоод авъя. Магадгүй дараа нь алдахгүй байханд бол хичээгээрээ гэдэг хэлждэг хүн ер нь байдаггүй. Тэгэл энэ байдлаасаа болоод ер нь ирчүүдийн сэтгэл зүйн одоо юу гэдгийг дарамт тэр таамыг дийлэхгүйгээр зүгээр л амиа орчдөг. Ийм бас үзэгдүүд байна. Одоо яг дотоод сэтгэлээ одоо ирчүүд маань одоо нээхгүй байвал одоо ямар хор хөнөлтэй тий одоо жишээлбэл одоо нэг сэтгэлийг савтаа зөвлөвөл тэр сав дотор одоо ингээл бүхэл муу юм одоо буглаал ингэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ер нь хор хөнөөлөл тухайн хүнд ямар байдлаар ер нь илэрдэг вэ? Амиа хорлохоос гадна бас өөр шинж тэмдгүүд бас байдаг баг. Тэглгүй яг ер нь бол эрэгтэй хүн чинь бас их сонирн шүү дээ. Ингээд хараад хахад альва зүйл addicted буюу ингээд дондох тэр одоо байдал нь илүү өндөр байдаг гэж үздэг. Нэгүүлэх юм бол одоо жишээ нь архины хамааралтай болох, тамхины хамааралтай болох, за мөрөгтэй тоглоомын хамааралтай болох тий. За өөр бусад одоо юу гэдгийг янз бүрийн хар тамхи мансуурлага бодис гэдэг ч юм уу. Ер нь альва юм автах буюу тэрэнд уруу татагдах нь эмэгтэй хүнээс илүү байдаг гэж үздэг. Тийм учраас альва нэг одоо юу гэдгийг сэтгэл зүйн тэр траамуудад авах гад хямралтай байгаа үедээ ямар нэгэн зүйл донтох түндэ хит их одоо юу гэдгийг бүх зүйлээ зориулах байдлаар ингээд хортой эмгэгүүд илэрдэг. За сүүлийн судалгаа цагдаагийн байгууллагаас гаргасан дээр бас манайхтай хамтарч ажиллагаа үеийн тэр мэдээллүүдийг харж байхад энэ сүүлийн үед мөрөгдөд тоглоомонд орж түүнд донтож түүнд одоо бүх өнгөрсөн хугацаанд босгосон ажил амьдрал карьер тий эд хөрөнгө эдийн засаг маш олон зүйлээрээ хохирж байгаа маш их жишээ байгаад байна. Тэгээ энэ юу илэрхийлж байгаа гэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд эрэгтэй ч гэлтгүй ер нь ингээм хүмүүсийн хувьд те эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ ямар нэгэн зүйлд ингээ addicted буюу ингээ донтоод ирэхлээрээ тэндээс өөрийгөө татаж авч чадах уугүй юу гэдэг нь сэтгэл зүйн хатнаас шалтгаалдаг. Гэтэл эрэгтэй хүмүүс бол тэнд нэг юм эмэгтэй хүнийхээс тэр чадвар муу байдаг учраас автаад идэг. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол бас харьцангуй өөр. Гэхдээ хамгийн амар нь эмэгтэй хүн нэг юмд аддикт болох юм бол түүндээ насан туршдаа хамааралтай байх. Асар том юм хор хөнөөлтэй. Эмэгтэй хүн бол яг хэр баг юмыг тоодгүй эмэгтэйчүүд. Яг хоо ингэ сонирхоод ингээл явдаг жоохон баг зэрэг аддикт байж болно. Гэхдээ нэг хүн аддикт болох юм бол эмэгтэй хүн бол хизээч тэрнээс гарч чаддгүй гэсэн тийм аюултай судалгаанууд байгаад байдаг. Эрэгтэй хүн болгоот ингээд жоохон олон юм руу ингээ орох. Олон юм руу аддикт болох. Тэнгуутаа тэр болгоноосоо ингээд сэтгэл зүйн хувьд ч юм уу эсвэл эд материал явуулдаг хохирол аваад яваад байдаг. Тэгэл тэрийг давандаа тууландаа гэж бодсороо явж байгаа л яг хөө эцсийн дүндээ тэгээ нөгөө хөдөлгөе байгаад ирэхлээр нөгөө түрүүний ярьсан амиа оролтморлох сонгоод идэг юм шинэ байгаа л та. Тэгэхээр түрүү нөгөө өөрөө чи хэлсэн шинж тэмдгүүд бол эрчүүдийн нөгөө тэр бухимдал, стресс одоо юу гэдэг те шаналл энэ бүхнийг тайлах одоо арга нь гэсэн үг юм биш үү? Тэр нь амьдрал бий болсон те. Тэгэхээр одоо яг ийм үед одоо ер нь яг яах хэвтэй тэгээ шууд сэтгэл зүйч хандах хэвтэй гэдэг юм уу те? Эсвэл одоо өөр ямар нэгэн одоо чиглэлсэн бол эмчилгээгч байхгүй шүү дээ. Ер нь бол дандаа сэтгэл зүйн чиглэлийн л эмчилгээ үйлчилгээ байдаг байна. Тий. Ер нь бол донтох эмгэгийг эмчлэхэд бол янз бүрийн одоо эмчилгээний аргууд бол байна. Жишээлбэл архины амралттай болсон хүмүүслэр бол архины хамт эмчилгээний төвөд манай Монгол улсад байгаа манай дорд амьд гэсэн байдаг тийм ээ. Тэнд ямар эмчилгээнүүд хийдэг вэ гэхээр ерөөсөө нэгдүгürt биеийг эрүүлжүүлэх, хоёрдугаарт сэтгэл зүйн одоо байдал болон сэтгцэн эрүүл мэндийн чиглэсэн одоо сургалтууд, за эмчилгээнүүд тэгээд ингээд энэ бүхнийг хослоод л хийдэг л дээ. Тэгэхээр яг нь ер нь бол дэлхийн дээр ч гэсэн одоо хар тамхины addicted болсон байгаа хүмүүсийг бид бас эмчилдэг маш том төвүүд байдаг. Тэнд нөгөө биед учирж байгаа хор хохирол одоо жишээ нь нэгэсэндээ хар тамхи одоо болон утаа тамхи за дээрэс нь арх гэдэг ч юм уу те. Ингээд энэ бүхэн ч юм бол олон жилийн хэрэглээд ирэхлээр биеийн идэрхтнүүдийг маш ихээр хордуулдаг, солидуулдаг, өвчлүүлдэг. Тэгэхээр тэр бүх нөгөө өвчлүүдийг нь эрүүлжүүлэхэд бол нэгдүгээр биеийн эрүүл мэндийн талаар анхаардаг одоо нэг клиник талаар нь явах нь шүү дээ. Сэтгэл зүйн ч гэсэн ялгаа байхгүй яг клиник талаас нь ингээл хэмжлээд явна. Ингээд ирэхлээр яг addicted шинж тэмдгүүдийг бол илаарш болоход бол цаг хугацаа орно. Гэхдээ түүнээс нь бол одоо яг салах бол боломжтой байдаг л гэсэн үг. За сэтгэл зүйн одоо хямралаа зөв арга замаар тайлах бол аргууд их байх шүү дээ. Дандаа заавал арх уух ч юм уу тоглоом дондох бол шаардлага одоо байхгүй шүү дээ. Тэгэхээр зөв арга замууд нь жишээлбэл одоо юу вэ? Зөвлөж хэлэхэд ер нь. За ер нь бол
хамгийн номер 1 арга одоо шинэ яг сэтгэл зүйн хувьд хямралд орцсон байгаа үед хамгийн номер 1 арга бол ерөөсөө зөв амьсгалах буюу амьсгалын дасгал хийх нь их чухал байдаг. Сэтгэл зүйч зөвлөж байна. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйч, эрх зүйч, жавхлан, хөдлөгч, сэтгүүлч, орхон туул. Хүний тарих гэдэг чинь нөгөө байнгын хүчил төрөгч тийм ээ түүнийг хангалттай хэмжээгээр авч явах хэрэгтэй тийм эрхтэн байхгүй юу? Хүмүүс бодохтой гэдэг уушгил одоо юу гэдгийг хүчил төрөгчөөр л амьсгалдаг бусад эдгэрт одоо гэдэг хүчил төрөгч шаардлагагүй гэж ташаа ойлголттой байдаг. Гэтэл чинь ер нь яг зөв ингэж бодоод үзье. Бөгчм агаар муутай өрөөнд хүн удаан байхлаар эхлээд ер нь юу өвддөг вүлээ? Амьсгал давчтна. Тэгээд толгоо өвдөж эхэлдэг тийм үү? Ер нь бол ингээл агааргүй орчинд байгаа гэхээр толгоо өвдөл, толгоо манраал ингээл ёо агаарслан гарья гэл ингээл тэгдэж шүү дээ. Тэр нь юу гэж байгаа гэхээр ерөөсөө хүчил төрөгч ингээд хүний бие татгаад ирэхлээр чи ингээд амьсгалаар ингээд орж иж байгаа хүчил төрөгч тэр чигээр яг тарих руу ингээд очиж идэг. Энэ юу хэлээд байгаа юм гэхээр зөв амьсгалын дасгал хийх юм бол нэгдүгээр тархины булчингуудыг суллаж, тарих амарна, дагаад зүрхний булчингуудыг бас яг одоо суллах, зүрхний цохилтыг хэвийн болгохын боломжуудыг бүрдүүлдэг гэсэн. Тэр нэг 4 гэдэг юм амьсгалын дасгалын арга байдаг байхгүй юу? 4 секундын хугацаанд амьсгаа авна, 4 секундын хугацаанд амьсгаагаа төвжинэ, тэгээд 4 секундын хугацаанд амьсгаагаа гаргана. За энийг нэг ойролцоогоор нэг 5 минут сандал дээр сууж агаад альж нөхцөлд ингээ хийчих юм бол ер нь бол маш их хэмжээний одоо тайвширлыг авдаг. Хамгийн хэлбэрхэн бөгөөд эдийн засаг шаардлагагүй тэ цаг хугацаа маш бага шаардах ийм одоо арга бол энэ байна. Бусад аргачлалууд гэх юм бол мэдээж сэтгэл зүйн хувьд одоо урт хугацааны траума авсан байгаа буюу стресс ийм одоо урт хугацааны ийм дарамтнд байгаа хүмүүс бол мэдээж нэгдүгээрт нь дасгал хөдөлгөөн, биеийн хөдөлгөөнийг чухалчлах маш чухал юм аа. Яагаад гэвэл хүмүүс ингэдэг нөө өдөржингөө нэг юм зогсоогоор ажилладаг ч юм уу эсвэл өдөржингөө ингэдэг нэг юм биеийн ажил хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс би ерөөсөө хөдөлгөөний дутагдалд ороогүй гэж ойлгоод байдаг байхгүй. Гэтэл чинь тэр бол хамгийн буруу ойлголт. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх буюу яг бие эрүүл мэндэд таарсан хөдөлгөөн хийнэ гэдэг чинь зөв дасгал хөдөлгөөн, зөв одоо юу гэдгийг юм зохион байгуулалттай амрах цагтай, биеийг ажилуулах цагтай ийм л дасгалыг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр өдрийн туршид нөгөө нэг биеийн хүчний ажил хийдэг хүмүүс чинь бол биеэрээ чадран, сэтгэл зүрэг чадран тэгээ ингээд орой бол маш их хэмжээний юм одоо юу гэдгийг стресст орсон байдаг байхгүй. Тэгэхээр энийг тайлахын тулд дасгал хөдөлгөөнийг зөв хийх хэрэгтэй. За нэгдүгüүрт нь агаарт алхаж болж байна. Тодорхой хэмжээгээр гүйлтэр хичээлж болж байна. За фитнес болон бусад спорт зааланд очиж спортын төрлүүдээр хичээлж болж байна. Тэгээ энэ төрлүүд чинь бүгдээрээ стресс тайлах аргачлалд орчдөг. За тэгээд өөрийнхөө дуртай одоо жишээ нь хобби, сонирхтой зүйлээрээ бас яг түүндээ цаг гаргаад түүндээ төвлөрөө суух гэх мэтлээ. Ер нь бол яг зөвхөн стресс ядрааг тайлах маш олон төрлийн аргачлалууд байгаа. Гэхдээ хоёулаа дараа нь нэг тусдаа бүр те ирчүүд хэрхэн стрессээ тайлах вэ гэдэг сэдвээр ярих гэж бодож байна. Сэтгэл зүйч зөвлөж байна. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйч, эрх зүйч, жавхлан, хөдлөгч, сэтгүүлч, орхон туул.